Кино эхлэхэд нэг эмэгтэй дэлгүүр ороод тамхи авах гэтэр худалдагч нь түүнээс үнэнээ хэл эсвэл шийтгүүл гэж асуух бөгөөд эмэгтэй шийтгэлийг сонсдог ба төд удалгүй нэг эмэгтэйг шатаачаад дэлгүүрээс гараад зүгтэж байгаагаар хэлдэг. За энэ хэд бол манай киноны гол дүрүүд бөгөөд хэсэг найзууд. Мексик руу төгсгтийнхөө баярт зориулаад аялалд явахаар бэлдэж байгаа нь энэ лээ. За энэ хоёр хүн бол Оливия болон Марка хоёр. Манай хоёр бол хар багаасаа шороо идэж өссөн жинхэнэ найзууд юм аа. За дараагийн хүн бол Лукас. За Лукас Марктай үерхдэг. Харин энд гарч ирж байгаа хоёр бол Пенни болон Тайсон. Энэ хоёр маань гим хоргүй хөөрхөн хосууд. За хамгийн сүүлийн хүн бол Брэд. Брэдийн хувьд бол ижил хүснээ сонирхолч залуу. За ингээд энэ хэдийн аялал үнэхээр хөвгөлтэй сайхан болж өнгөрдөг. Аяллаа хамгийн сүүлийн шөнө энэ хэд маань хөвгөлдөж байгаад Оливия нэг залуутай танилцдаг. Тэр залуугийн санал болгосон газар очиод бөөндөө үргэлжлүүлж цагийг зугаатай өнгөрүүлэхээр болдог. Тэд явсаар агаад нэгэн сүм шиг газар очдог. Данч энэ газар нь энэ хэдэд нэг их таалагдаагүй бөгөөд бүгд ер нь харих талаар бодож байдаг. Яг энэ үеэр нөгөө залуу маань манай хэдэд нэгэн тоглоом санал болгох ба тэр тоглоом нь үнэнгээ хэл эсвэл шийтгүүл гэх тоглоом байдаг. Хэдийгээр энэ тоглоом нь хүүхдийн тоглоом шиг санагдаж болох хэдий ч хамтдаа үнэнчээр тоглох юм бол найзуудынхаа нууцыг мэдэж бас болно. Бас хүссэн зүйлээ хийлэж болно. Тэгэхэд энэ хэдэд маань үнэхээр сонирхолтой санагдсан болохоор бөөндөө тоглохоор болцоодог. За ингээд тоглоомоо тоглоод бүгд хияа гой хөвгөлтэй байж байтар нөгөө залуугаас асуух ээлж ирэх бөгөөд тэр залуу үнэнгээ хэлхийг сонсдог бөгөөд тэрээр нэхэн олон найзуудтай гинэн итэмтгий тийм хүн надад маш их хэрэгтэй байсан. Харин тэр хүн нь Оливия байж таарсан. Надад үнэхээр харамсалтай байна. Намайг үнэхээр уучлаарай. Би энэ тоглоомонд өөрөө өгөхгүй тулд та хэдийг энд авчирсан. Мөн энэ тоглоомыг эхлүүлсэн. Үнэнгээ хэлэхгүй бол үхэн. Шийтгэлээ биелүүлэхгүй бол бас л үхэх болно. Тоглохоос татгалзах юм бол мөн үхэн. Та хэд дүрмээ даг. Дүрмээ дагах юм бол та нарт аюул учрахгүй. Гэх учир битүүлэг юм ярьчихад зугтаад яваад өгдөг. Тэр залуугаас болоод энэ хэдийн маань аялхийн төгсвөл жаахан онцгүй болдог. Удалгүй харьцаах бөгөөд тэдний буцаж ирснээс хойш Оливияг хаа явсан газар нь үнэнгээ хэл эсвэл шийтгүүлэх гэсэн бичиг түүнтэй байнга таарна. Цааш яваад номын сан ортол тэнд байсан бүх хүмүүс энгийн хүнээс өөр нэг аимшигын царай гаргачаад бүгд Оливия руу үнэнгээ хэл эсвэл шийтгүүл гэж асуух бөгөөд асуулт нь хамгийн сайн найзынхаа талаар үннийг хэл хэмээн бөөндөө чанга орлоод дайраад байдаг. Энэ үед Оливия энэ их хүмүүсийн дайрагтаас айж хандарсандаа тэр дандаа найз залуугаа араар нь тавьдаг гэд хамгийн сайн найзынхаа нууцыг номын санд байсан бүх хүмүүст сонсогдохоор чанга хичдэг. Тэгсэн энд хамгийн сайн найз болох Маркн найз залуу Лукастайгаа сууж байдаг. За манай эдтэй хамтдаа тэр аялалд явсан. Мөн нөгөө тоглоомыг хүртэх хамтдаа тоглосон Рони гэх залуу бильярдны газар явж байгаад нэг эмэгтэйтэй танилцах гэдэг боловч нөгөө эмэгтэй урдаас бас нөгөө аимшигын юм шиг царай гаргаснаа өөдөөс нь үнэнгээ хэл эсвэл шийтгүүлэх гэж хэлдэг. Рони энэ үед шийтгэлийг авдаг. Шийтгэл юу вэ гэвэл энд байгаа бүх хүмүүст өөрийнхөө эрхтнийг харуул гэх шийтгэл оногддог ба Рони уг нь шийтгэлээ биелүүлэх гэж байсан боловч хүмүүс түүнийг шоолоод байсан тул Рони боллоо гэж хэлээд яг буух явцдаа бүдэрч унаад ширээнд хүзүүгээ хуухлаад газар дээрээ үхдэг. За харин нөгөө талд Оливия өдрийн босон явдлаа найзуудтай тайлбарлаад аимшигын инээсэн царайтай хүмүүс намайг хүчээр ийм зүйл хийлгсэн хэмээн тайлбарлаж байтал тэд бүгдийн утсанд нэг мессеж ирэх бөгөөд тэр нь найз Ронигийн бильярдны ширээнээс унаад амиа ардаж байгаа бичлэг байдаг. Тэр бичлэгэн дээр нь Рони тоглоомыг тоглоод шийтгэлийг биелүүлээгүй бөгөөд дараа нь унаж амиа ардсан талаарх бүх зүйл бичлэг дээр харагддаг ба үүнийг харсан Оливия энэ тоглоом жинхнээсээ үнэн. Тэр тоглоомыг тоглосон цагаас тоглоом бид нарыг энэ хүртэлт дагаад байна гэж найзуудтай хэлсэн боловч найзууд нь мэдээж үүнд итэлдэггүй. За энэ үед Лукас явж байтал гаран дээр нь гинтхэн үнэнгээ хэр эсвэл шийтгүүл гэх бичиг гарч ирдэг. Оливияг юу гэж боддог вэ гэсэн асуулт байх ба яг үнэндээ Лукас найз охиндоо биш Оливияд анхнаасаа хайртай байсан байдаг. Ар дээр нь учир битүүлээр бичиг гараад ирчихсэн болохоор ч тэр Лукас тоглоомонд итгээд бусад найзуудыгаа дуудаад биднэрийн яг Мексикт тоглож байсан дарааллаар энэ тоглоом тоглогдож байна. Одоо дараагийнх нь Маркгийн ээж гэдгийг хэлж өгдөг. Энэ хэд дөнгөж Маркер дараагийн хүн гэдгийг мэдээд байж байтар Маркгийн утсанд мессеж ирдэг бөгөөд үнэнгээ хэл эсвэл шийтгүүл гэсэн мессеж байдаг. Марка харин шийдэлийг сонсдог ба шийтгэл нь Оливиягийн гарыг хугацах гэдэг шийтгэл түүнд ирнэ. Марка энэ тоглоомонд нэх их итгэхгүй байгаа. Би найздаа уурсан байж болох ч гарыг нь хугацах хэмжээнд уурахгүй гэж хэлээд огт хөдлөхгүй байдаг. Шийдэлийг биелүүлэхгүй бол үхэн гэдгийг мэдэж байгаа Оливия хүчээр сайн найзынхаа уурыг нь хүргэж байгаад араа хуглуулдаг.
Оливиягийн гар гэмтсэн учраас найзууд нь бөөндөө имзэг авч явах бөгөөд яг энэ үед Брэдийн ээлж ирэх болно. Брэд үнэнгээ хэлхийг сонгох ба аавдаа ижил хүүснээ сонирхдаг хэмээн үнэнгээ хэлдэг. За дараагийн хүн бол Тайсон байдаг ба тэр тоглоомонд итгэхгүй хിവэр л байсан. Үнэнгээ хэлхийг сонгосон ч тэр худлаа хийснээсээ болоод амиа алддаг. Тайсоны үхлийн дараагаар бүгд энэ тоглоом бол үнэн хэмээн тоглоомонд итгэдэг бүгд шийтгэлийг сонгохгүй. Зөвхөн үнэнгээ хэлхийг сонгоод үнэнгээ хэлээд яваад байх юм бол бид бүгд энэ тоглоомыг аюулгүйгээр давж магадгүй юм байна гэж бодно. Бүгдээрээ үнэнгээ хэлхийг сонгохоор хоорондоо яригдсан. Пенни найз залуугаа ардсан учраас сэтгэл санаагаар унаад баг зэрэг уурчсан байдаг. Босоод 0 ороо зогсож байх үед түүний ээлж ирэх ба Пенни найзуудтайгаа яригдсны дагуу үнэнгээ хэлхийг сонгосон боловч хүчээр шийтгэлийг сонгох болдог. Энэ үед харин найзууд нь өөрсдийг нь ийм зүйлд хутгсан нөгөө залууг хайж байгаад хамгийн ихэнд дэлгүүрт гарсан эмэгтэйг мөн адил тоглоом тоглож байсан болохыг олж мэддэг. Тэр эмэгтэйг хайж олоод тусламж хүсэж мессеж бичдэг. За яг энэ үеэр нь байшингийн дээвэр дээр хүчтэй чимээ гараад байдаг бүгд бөөндөө гараад очтол Пенни шийтгэлээ биелүүлж байдаг. Пеннигийн шийтгэл бол бүтэн шис архийг ууж дуустлаа байшингийн дээвэр дээр алхах ёстой. Пенни шихтээ архиа ууж дуусгаад доош унахад азар найзууд түүнийг тосчгснаар Пенни амьд үлдэнэ. Пенни шийтгэлийг биелүүлээд дуусч байтал тусламж хүсэж мессеж бичсэн эмэгтэйгээс хариу ирэх ба тэр эмэгтэйтэй очиж уулзахад тэр эмэгтэй мөн адил хамгийн анх найзуудтайгаа тэр сүмд энэхүү тоглоомыг тоглоснаас болоод бүх зүйл ихэлсэн гэдгийг мэдэж авдаг. Энэ тоглоомыг 2 удаа үнэнгээ хэлээд 1 удаа шийтгэл биелүүлэх дүрмтэй гэж тоглосноос болоод ийм дүрмтэй болсон гэдгийг мэдэж авдаг. За энэ эмэгтэй сайндаач энэ хидтэй уулзаагүй бөгөөд яг үнэндээ өөрийнх нь ээлж нь ирчихсэн байдаг тэрээр энэ удаа шийтгэлийг сонгосон. Түүний шийтгэл бол Оливияг алах ёстой байсан ба Оливияг яг буудах үед нь Пенни найзынхаа урдуур нь орж хааснаас болоод тэр эмэгтэйгийн шийтгэл нь бүтэлгүйтэж өөрийгөө арчдаг. Харамсалтай нь Пенни суманд оногдсон тул амиа алддаг. Найзуудаасаа 4 хүн л амьд үлддэг. Брэд аавтайгаа уулзах хэрэгтэй байна гэж хэлээд түр хугацаанд салдаг бөгөөд үлдсэн 3 сүмийн талаар илүү ихийг олж мэдхээр болдог. Ингэж явж байх үед Оливиягийн ээлж ирэх бөгөөд Оливия шийтгэлийг сонсдог. Шийтгэл нь юу байсан бэ гэвэл найзынхаа найз залуу болох Лукастай унцгийх шийтгэл байдаг. За үүнийг сонссон Марка, чи яагаад үнэнгээ хэлхийг сонгоогүй юм? Чамд тийм боломж байсан гэхэд Оливия, би та хэдийг ийм хэцүү сонголт дээр үлдээхийг үнэндээ хүсээгүй юм. Та хэдийн төлөө гэж хэлэх ба Марка үүнд нь уурлаад яваад өгдөг. Маркаг явсны дараа Оливия Лукаст бүх үнэнгээ хэлдэг бөгөөд яг үнэндээ та хэдийг бодсондоо шийтгэлийг сонгосон юм биш. Маркад хэлж болохгүй. Маш том нууц надад байгаа. Хэрвээ үнэнгээ хэлхийг сонгоод нууцыг нь хилүүлчихвэ гэж айсандаа шийтгэлийг сонгочихсон юм гэж хэлэхэд Лукас Оливияг үнсэж энэ хоёр шийтгэлийг биелүүлдэг. Энэ үед дараагийн хүн болох Лукасын ээлж ирдэг. Лукас үнэнгээ хэлхийг сонгоход асуулт нь яг хинт хайртай вэ гэх асуултанд Маркад хайртай гэж хэлдэг. За ингээд дарааллын дагуу дараагийн хүн бол Маркагийн ээлж ирдэг. Өөд болсон аавынхаа бичлэгийг үзэж байтал аав нь өөдөөс нь асуулт асуудаг. Маркагийн аав нь амиа хорлцчихсан юм байна лээ. Харин нөгөө талд хамгийн анх тоглоом тоглож байсан сүмтэй холбоотой нууцыг мэдэж магадгүй. Нэг хүний байршлыг олж авнаа. Энэ хоёр Марктай холбогдох гэсэн ч боловч чадахгүй байсан учраас хоёулаа уулзахаар явдаг. Очоод уулзах үед нэг хилхүү эмэгтэй байдаг ба багада найзуудтайгаа тэр сүмд чөтгөр дуудснаас болоод тэр нь гарч ирээд энэхүү тоглоомонд нь шингээд түүний олон найзуудыг нь алсан талаар хэлдэг. Уулан буцаагаад тэр чөтгөрийг тамгалж чадсан байдаг. Яаж тамгалдаг вэ гэхлээр нэг тарны шившлийг 7 удаа уншаад бортогонд хилээ тастаж хийгээд тамгалдаг талаар хэлдэг. Уг нь тэгээд тамгалчихсан байсныг нь. Энэ хэдийг хамгийн анх тоглоомонд оруулдаг залуу найзуудтайгаа хамт явж байгаад тэнд байсан бортвийг нь хагаснаас болоод дотор нь байсан чөтгөр суларчихсан байдаг. Чөтгөрийг суулсан хүн нь заавал дээр дурдсан тарны шившлийг хийж буцааж тамуулах ёстой талаар бас мэдэж авдаг. Буцаж ирснийхээ дараа Марктай холбогдох ба Марка энэ үед өөрийнх нь ээлж ирээд би үнэнгээ хэлхийг сонгоод шийтгэлээ биелүүлчихсэн хэмээн хэлдэг. Одоо тэгвэл дараагийн хүн бол Брит. 2 хүн дараалаад үнэнгээ хэлчихсэн тул Брэд одоо шийтгэл биелүүлэх ёстой болж таардаг. За Брэдийн шийтгэл бол аавынхаа бөөг булааж аваад ам өвшөө гэж хэлүүлэх байдаг. Сонсоход амархан хэдий ч Брэдийн аав энэ үед яг юу болоод байгааг ойлгоогүй тул хүүтэйгээ эвтэхнэр учир зүгээ олох гээд ярилцаж байх үед нь цаанаас Брэдийн аавын хамтрагч буруугаар ойлгосны улмаас Брэдийг буудаад алчдаг. Энэ бүгдийг харсан Оливия найзынхаа араас харамсаж амжаагүй байтал түүний ээлж ирдэг тэрээр үнэнгээ хэлхээс зугатаад шийтгэлийг сонгодог боловч түүний шийтгэл нь Маркаас нууж байгаа нууцаа үнэнгээр нь хэлэх гэх шийтгэл байдаг.
Оливиягийн нууц нь юу байсан бэ гэвэл Маркийн аав нь амиа хорлож нас барсан ба тэр өдөр Оливия тэдний гэрт Марктай уулзахаар очсон боловч Марка байхгүй байсан. Харин аав нь гэртээ ганцаараа ажлаасаа халагдчихсан тул сэтгэл санаагаар унаад дар суугаад сууж байсан ба Оливия аавтай хамт жоохон сууж байтал Маркгийн аав нь Оливияг хүчирхийлэх гэж дайрсан байдаг. Азар Оливия мултарч чадсан. Энэ бүхний дараа Маркгийн аав гинтл ухаан орж буруу зүйл хийснээ мэдэж Оливиагаас уучлалт гуйж эхэлдэг. Харин Оливия энд болсон бүх зүйлсийг охинд нь хэлнэ гэсэн чинь Маркгийн аав хэрвээ чи хэлвэл би амиа хорлох болно шүү гэж айлгах санаатай хэлсэн боловч Оливия түүний хэлснийг огт хүнч тоолгүй тэг гэж хэлснээс болоод Маркгийн аав жинхнээсээ амиа хоригчсан байдаг. Үүнийг сонссон Марка сэтгэл санаагаар унаад мөн л яваад өгдөг. Үүний дараагаар Оливия цардаагийн газар мэдүүлэг өгч байх үедээ хамгийн анх бортгийг хагалж тоглоомыг эхлүүлсэн эрэгтэй. Мөн энэ хэдийг анх энэ тоглоомонд оролцуулсан хүн хоёр нэг хүн болохыг олж мэддэг ба гэрийнх нь байршлыг нь бас мэдээд авна. Цагдаагийн газраас гараад шууд найз Марка руу ярьж учраа олж ивлрээд нөгөө залуугийн гэр рүү шууд явдаг. Очоод түүнийг хүчээр сүм рүү дагуулад явдаг ба тамгалах зан үйлийг хийж байтар тоглоомыг тоглох Лукасын илж ирээд Лукас шийтгэлийг сонсдог. Түүний шийтгэл Оливия болон Марка хоёрын аль нэгийг заавал ал гэсэн шийтгэл байх ба Лукас энэ хоёрын алийг ч алж чадахгүй учраас шийтгэлийг биелүүлэхгүйгээр өөрөө өгөхээр болдог. Нөгөө залуу шившлээ хэлж дуусаад яг хилээ тасдах гэж байтар шийтгэлээ биелүүлээгүй тул Лукасын биед орсон чөтгөр түүнийг алаад мөн Лукасыг ч арчихдаг. Энэ хэдийн чөтгөрийг тамгалах гэсэн оролдлого нь бүтэхгүйддэг ба дараагийн тоглоомыг тоглох Маркгийн ээлж ирнэ. Энэ үед Оливия түүнд шийтгэлийг сонго. Тэгээд битгий биелүүл. Надад нэг арга байна гэж хэлдэг. Марка найздаа итгэж шийтгэлийг сонгодог ба түүний шийтгэл нь Оливияг бууд гэх шийтгэл байдаг. Оливиягийн хэлснээр Марка шийтгэлийг биелүүлээгүй учраас чөтгөр Маркагийн биед орж яг өөрийг нь алах гэж байхад Оливия түүний урдуур орж гараа буудуулснаар шийтгэлийг нь ямартай ч биелүүлсэнд тооцдог. Чөтгөрийг Маркагийн биед байх үед Оливия чөтгөрөөс үнэнгээ хэл эсвэл шийтгүүл гэж асуудаг ба тоглоомын асуултыг асуусан л бол заавал тоглоомонд оролцох тул чөтгөрч гэсэн тоглоомонд оролцохоор болдог. Чөтгөр үнэнгийн хэлхийг сонгох ба Оливия түүнээс хэрхэн үхэлгүйгээр тоглоомыг дуусгах вэ гэж асуухад ердөө ганцхан арга байсан. Намайг суллсан тэр залуугаар буцаагаад намайг тамгалуулах байсан юм. Харин одоо тэр залуу өгчихсэн тул чамд ямар ч арга байхгүй. Та хоёрыг өхөн үхтэх энэ тоглоом дуусахгүй. Гэхдээ тоглоомонд олон хүнийг оролцуулах тусам тоглоомын ээлж ирэх хугацаа удаж ирэх болно гэж хэлдэг. Үүнийг сонссон Оливия YouTube-д болсон бүх зүйлсээ ярьж бичлэг хийж оруулах ба хамгийн сүүлд нь үнэнгээ хэл эсвэл шийтгүүл гэж асууснаар дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү бичлэгийг хүмүүс үзснээр бүгд тоглоомонд оролцох болсноор энэхүү кино маань дуусдаг. Сувгийг маань дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.